За өдрийн мэндэ. За миний лайв хийгээд байдгийн гол үр дүн бол Монгол улс минь хөгжөөсөө зөв яваасаа тэрэнд нэг иргэний хуваар үзэл бодлоо оролцуулах гэсэн оролцуулах ажил гэж бодож байгаа. Тэрнээс би их орончийн дүр тоглож шантаж шааж од тод болж дагагчаа өсгөх гэдэг юм ерөөсөө биш. За Монгол улс хөгжихийн тулд бол нэгдүгээрт боловсон хүчний зөв бодлоготой хамааралтай. Хүний нөөцтэй хамааралтай. Өнөөдөр харамсалтай нь боловсон хүчний бодлого алдагдсан. Яагаад алдагдсныг та бүхэн мэдж байгаа. Улс төрчнөрийн, дарга нарын, паразит, тороолууд, төрийн албанд, төрийн өмчийн компаниудад орж хулгай хийж авилгал авснаас болж Монгол улс өөдлөхгүй байгаа. За хоёрдугаарт эдийн засаг сайжирч Монгол улс хөгжинэ. Эдийн засгаа сайжруулахын тулд илүү дутуу зардлаа гасах ёстой. Харамсалтай нь манай эрх мэдэлтнүүд эдийн засгийг алсаар ирсэн. Алж хядсаар ирсэн. Эдийн засгийн алуур бол замраагаа алдсан. Энэ үг хэлэхэд эдийн засгийн алуур. За би нэг юм ярив. Өнөөдөр хэрэгтэй хэрэггүй зарлагууд замбраагүй гардаг. Энэ бол эдийн засгийн алуур гэдээ ойлгож болно. За жишээ ярив. Эрдэнэс Монгол гэдэг Эрчис Монгол гэдэг нэг хинт хэрэггүй компани байгуулсан. Жилийн 4-5 тэрбум төгрөгийн төсөвтэй дараагаар нь Ганвалын амар төвшин гэдэг нэг их хурлын гишүүн байсан Ярвайсан бузар очсон. Нэг янтхан суулгаач очсон. Хинт хэрэггүй гэдгийг би лайвдчихсэн. Ашгүй засаг ухаарад алдаа гацсаад өнөөдрийн засгийн газрын хуралдаанаар татан буулгаж байгаа шиг байна. Тэгэхээр нэг хэдэн тэрбум төгрөг хэмнэж байгааз. За энэнтэй адилхан өнөөдөр Эрдэнэс Монгол гэж уул уурхайн компаниуд хариуцсан нэг компани байна. Жилийн 150 тэрбум төгрөгийн төсөвтэй компани. 150 тэрбум. 150 тэрбум төгрөгийн 15 тэрбум нь бичиг хэргийн зардалд гардаг. Хинт хэрэггүй. Энэ ямар юу хэрэгтэй компани? Юуд хэрэггүй компани. За би хэлээд өгье. Өнөөдөр уул уурхайн компаниудыг тэртээ тэргүй бодлогоор уул уурхай яам нь хариуцна, хайхарна, зөвлөнө. За төрийнх нь өмчийг тоолдог төрийн өмчийн компани байна. Санхүүгийн шинжилдэг үндэсний аудитын газар нь байна. Хууль хяналт хариуцлага тооцдог хууль хяналтын байгууллагууд нь байна. Хангалттай болоо. За тэгээ энэ компаниуд чинь бас нэг манднууд удирдаагүй шүү дээ. Бас нэг менежмент сайтай, боловсролтой, мэдлэгтэй, чадварлаг хамт олон байгууллага хүмүүс удирдах байгаа шүү дээ. Эрдэнэ төлбөр дотроо менежментийн багтаа, санхүүгийн багтаа, аудитын багтаа, инженерийн багтаа, удирдлагын багтаа бүх юм байгаа Эрдэнэ төлбөр төвс дутагдаагүй. Энэ төлөөлөгчийн газартаа хангалттай. Тэгээ Эрдэнэ төлбөрөөс жилд зүгээр л нэг бараг 100 тэрбум төгрөгийг татаас авч байгаа жишээ нь. Энэ Эрдэнэс Монголыг тэжээдэг 150 тэрбум төгрөгийн чинь бараг 100 сая нь Эрдэнэ төлбөрөөс орж ирж байгаа. Тийм биз? За би яагаад энэ 150 төгрөгийг хэмнэмээр санагдаад байгаа юм бэ гэвэл энэ 150 тэрбум төгрөгөөр энэ ардын намын хэдэн паразит тороолууд дарга нарын бөхс бөөр нууц амраг өөр юу байдгийг энэ гадаа дотоодоор сургууль төгсж ирсэн нэртэй хэдэн янтгансан салтгансан новшнуудыг нэг 100 хэдэн хулгайчлаа байгаа шүү дээ Эрдэнэс Монголд. Ийм новшнууд байгаа. Хулигны дипломоор гайхуулсан хулгайч нар байгаа. Сэтгэлгүй хүмүүсийг хулгайч гэдэг. Ялгаагүй. Эдийн засгийн хулгайч, эдийн засгийн алуурчд байгаа. Энэ 150 тэрбум төгрөгийг хэмнэснээр Монгол улсын бүх хөрхийн хамгийн их ажил хийдэг, хамгийн бага цалин авдаг асрагч, эмнэлгийн асрагч совилогч нарынхаа цалин сарын 5 саяас дээш болгож чаднаа. Хангалттай. За энэнтэй санал нэг байвал манайхан сайхан дэмжиж өгөрөө зөөё. Эрдэнэс Монголыг дайвчаад алга болчлоо гэж байсан. Зав гарахгүйсэн. Одоо зав гаргаад үргэлжлүүлэн дайваагээ тэмцээ явна. Эрдэнэс Монгол гэж хинт зэрэггүй компанийг татан буулгаснаар 150 тэрбум төгрөг хэмнэж хамгийн их ажил хийдэг эмнэлгийн совилогч асрагч нарынхаа цалин сарын 5 саяас дээш болгох юм гэд ойлгочих заяа. За Эрдэнэс Монгол гэж компани татан буугдсанаар Монгол улсын эдийн засаг сэхэхгүй дампуурч гадэвэл би ялын нүрий намайг шоронд явуулчаарай заяа. Би айхгүй за. За ийм байна манайхаа. Тэгэд санал нэг байвал дэмжээд өгөөрэй. Шеэрлээд өгөөрэй, түгээгээд өгөөрэй. Заяа. Та нарын намайг дэмжиж байгаа хэлбэр үзэл бодол нэг бол тэгээд тэрүүгээрээ л илэрхийлчихнээс тэгээд болоо. За ийм байна. Үргэлжлүүлээд лайв хийгээд тэмцээд явна. Хулгайч нартаа. За өдрөг сайхан өнгөрүүлээрэй. Баярлалаа.